За, залуустай энэ өдрийн мэндийг хүргье. За, байж гараа. За, дрифт спортыг сонирхдаг Black Team-ийг дэмждэг залуустай энэ өдрийн мэндийг хүргье. За, өнөөдөр юу болж байна гэхээр 2025 оны анхны дрифтийн тэмцээн маань эхэлж байна. Энэ юу вэ гэхээр Power Expo Festival маань зохион байгуулагдаж байна. За, манай Black Team клубээс нийт 12 тамирчин оролцож байна. Todo naso tasagan. Сүүлийн 2 жил Монголд ганцхан дрифтийг Subaru-аар дрифтэлж хагаад энэ жил одоо ингээд GZX Mark 2-оор дрифтэлж байгаа. Тэсээ өгч байна. Хүн тэрж байна анда. Тэрж байна уу? 3 хоног нойргүй. Тэгээд тэрлтийн төвшин ингээ өсөөл. Одоо хамаагүй ойртол баг хацхад билэн байна. Хотоос ингээ хараад чи. Ховын дугаар 24. Намайг Эрдэнэт Гогтой Эрхэн Баяр гэдэг. Black Team клубын тамирчин. 144% дугаартай. СТС ангилалд оролцож байгаа одоогоор. Одоо тэмцээний оронд 3 дахь жилдээ явж байна. Одоо өмнөх жилүүдэд бодох юм бол сандрал багасж байна, туршлагдж байна. Клубын хамт олон маань маш их дэмжлэг үзүүлдэг. За, сайн байцгаана уу? Black Team клубын тамирчин Баясгалан байна. Энэ жилийн хувьд бол арын албыг сахих бас бодол бас сүүлийн үед гарч ирээл машин дэрэг болохгүй, эвдрэх, бэлтгэл дээр жог асуудал, контакт үүсэх магадлалтай болчоо. Тэгээд одоо тэгээд гарын шав Эрхэн Баярыгаа дэмжиндээ. Нэгдүгээр эхний гараан дээр жоохон амжилтгүй савцсан. Усны сав мөрөгцсөн. Яагаад мөрөгсөн гэхээр тоочиг алдаад. Тэгээд манай дрифт спорт ч өөрөө нөгөө автын спорт болохоор техниктэй холбоотой болохоор одоо 2-3 шин нойргүй хонох бол энүүгэнд байдаг. Тэгээд газар тэнгэр ойртно гэдэг шилийн боллоо ер нь хэмжээл ер нь бол баримжаа алдсан. Манай Black Team клуб 2025 оны Power Festival нийтдээ 10 хэдэн тамирчин оролцож байна. Тэгээд MDS 167, STS 677. Тэгээд яг одоогоор бол STS-ийн гараанууд гарцсан. Манайхан нэлээ үзээтэй байна. Ганц нэг тамирчин маань мултарлаа. Тэгээд одоо бас ганц нэг тамирчин маань бол яг одоо гараан дээр зогссон. Ингээд бид нэр ард талд нь бүтэн багаараа ажиллаад ингээд байж байна.
ерөөсөө явлаа. Харигаас очиндаа маш их хөдөлж байна. Янмаар байна. Ингээд Black Team-ийг дэмждэг залуустай манай Black Team Mongolia гэх пэйж утсыг дагахыг хүсэж байна. Мөн одоо YouTube хаяг байгаа Black Team Mongolia гэдэг. Тэр YouTube хаягийг дараарай гэж.